Хай, сайн байцгаана уу? За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэдүүлээ даалт ухамсарт байгаа өөрийг олох, өөрийгөө нээх дотоод гал цогтой сайхан хүнийг яаж гаргаж ирэх талаар мөн даалт ухамсар яаж ажилдаг вэ? Даалт ухамсарт нуугдсан жинхэнэ сувд мэд өөрийгөө, гайхалтай өөрийгөө тэр сүнсний өгдлөө тэр өөрийнхөө гайхалтай мөн чанарыг яаж олох вэ гэсэн маш гоё сэдвийг баримт нотлохоон дээр үндэслэн ярилцсан. Нэг ясандаа та өөрийгөө нээх ертөнц рүү орж ийна гэж бодох нь. Өнөөдөр би хэдүүлээ өөрийгөө яаж таних вэ? Яагаад бид өөрийгөө мартдгийг? Дотоод тэр хүний гайхалтай зүүн савин тэр мэдрэмж яг юу хэлээд байдгийг энийгээ яаж нээдэг вэ? Даалт ухамсар яаж ажиллах вэ? Тэр дотоод хүнийг яаж сэрэх вэ? За мөн сүнсний өгдлөө таних алхмууд дээр ярилцсан. Тэгээд бидэнтэй хамт байсанд баярлалаа. Өнөөдөр та өөртөө анхаарал хандуулж дотоод аяллаа эхлүүлэх болсонд баяр хүргэе. Яг энийг үзээд сууж чадаа яг энэ сэдвэр маш их сонирхож байгаа гэж би бодож байна. Тэгээд ер нь бол энэ бол үнэхээр аимшигтай бөгөөд гайхалтай байлаа гэж хэлнэ би. Юуны өмнө энэ сэдвээ эхлэхээс өмнө яагаад энэ сэдвийг ярих болсон тухай ярив. Тэгээд асуулт асууя танаас. Хизээ нэгэн цагт өөрийгөө хинбэ гэж асууж ирсэн үү? Та өөрөөсөө би юу н хий юм бол энэ амьдрал чи яагаад миний хүснээр байж болохгүй юм бол би цаг хугацааг марттал хийх дуртай зүйл маань юу юм бол юу хийхдээ би илүү жаргалтай эрч хүчтэй болд юм бол миний амьдрал давтагдаад байдагч одоо энэ бүх сорилттой зүйлүүд надаа юуг ойлгуулахыг хүссэн юм бол энэ бүх зовлон бэрхшээл шаналл надаа юу ойлгуулах гээд байгаа юм бол яг ингэж өөрөөсөө асууна. Хүмүүс надаас хамгийн ихээр хийгээд өгчих гэж гуйдаг зүйл тань юу вэ? Яг энэ өөрийнхөө дуртай зүйлийг өөрлөгөө өнгөж олно. Өөрлөгөө өнгөгөөгүй цагт хүмүүс хизэж жаргалтай байж чаддаггүй. Надад альтернэр мөнгө төгрөг байхгүй ч гэсэн би юу хийхдээ урамшиж ирч хүчээр бэлхдэг вэ? Яг ингэж өөрөөсөө асуугаарай. Тэгсэн цагт таны сүнсний өгдөл буюу өөрийгөө олох алхам эхэлж байдаг. Хэдүүлээ яагаад энэ сэдвийн тухай ярих болсон бэ гэхээр ер нь л хүмүүс гадна талын дуу чимээнээс залхаад дотгошоогоо анхаарал хандуулах болчихсон. Сэтгэл зүйн сэрэлт нэмэгдэж эхэлсэн. Сэтгэл готрал, төгшүүр, нэг тийм өөрт мэдэгдрээд байгаа одоо нэг тийм хоосон мэдрэмж. Энэ хаанаас үүсдэг юм бол энэ мэдрэмжийн дотоод шалтгааныг хүмүүс хайж эхэлж байгаа. Яг одоо л хайж эхэлж байгаа. Гаднаас аз жаргал алдахгүй юм байна гэдгийг ойлгоод дотоод аз жаргалыг илэрхийлэх болсон байна. Мөн 3-т энергийн түвшний өөрчлөлт явагдаж байгаа олон сүнслэг багш нараа энерги судлаачид 2020 оноос хойш энэ хамтын ухамсарын сэрэлт эхэлж гин гэж үзсэн. Хүмүүс өөрсдийн сүнсний өгдөл дотоод дуудлага оршуугаа таних хүсэлтэй болж эхэлж байгаа. Хүн өөрийгөө таньж ойлгож хүлээн зөвшөөрөхөд жинхэнэ амар амгалан зориг аз жаргал бий болдсон байна гэдгийг ер нь бол яг өөртөөгөө тэмцсэн хүн л ойлгодог. Тавчхандаа яг энэ цаг үеийн тулцсан байна. Хүн болгон сэркэж тэмүүлж байна. Хүн болгон гадна тийшнээ чимэлгүй яг өөрийнхөө дотор юу байгаа юм бол гэдгийг ирж хайж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө хүн ингээд хуурамч дүр өөрийнхөө одоо жинхэнэ биеийг олохын тулд тэр дотоод амар амгаланд хүрэхийн тулд юу хийх вэ гэж бодоод одоо хүн болгон энэ асуултын хариултыг л хайж явж байгаа. Би өөрийнхөө жижигхэн түүхийг хуваалцъя л та. Би 2020 оноос хойш одоо эхэлсэн юм уу да маш хүнд мэдрэмжүүд байсан надад. Яагаад ийм хүнд мэдрэмжтэй байгаа юм бол энэ сорилт даваа яагаад надад тохиолдоод байгаа юм бол энэ амьдрал яагаад ийм хэцүү байгаа юм бол за тийм мөн сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулж эхэлсэн. Тэгээ маш их судалсан, маш их контент, подкаст, одоо сургалт юу байна би бүгдэнд нь явж үзсэн. Тэгээд тэндээс би хариулт олоогүй л дээ. Харин энэ хариулт нь чиний дотор байд юм билээ. Зүгээр л чиний дотор байж идэг байх нь. Тэгэхээр би та нарт элдв янзын сургалт санал болгохгүй та өөрийнхөө зүрхэн дээр гараа тавиад өөрийгөө сонсоход бүх хариулт таны дотор байж идэг.
Энэ үннээс зогтолгүй хүн болгоно л нүүр тулна гэдгийг би мэднэ. Энэ маш хэцүү мэдрэмж. Хүмүүс эрэхтэй хөвчлэн ухамсараар мөн мэдрэмжээр сэрдэг. Би бол өөрөө мэдрэмжээр байсан гэж өөрийгөө тодорхойлдог. Яагаад гэвэл надад зүрхэн дээр хүнд дарцсан юм шиг, бол харчлаа өссөн юм шиг маш хэцүү байдаг гэсэн. Тэгээд би өөрийгөө бодохдоо за энэ сүнсний зорилго, энэ жинхэнэ өөрлөгөө өнгөгээгүй цагт энэ бэрхшээл дуусахгүй юм байна гэдгийг л би маш сайн ойлгож ирсэн. Хүн өөрийгөө олж нээх нь одоо хүн бүрийн хувьд шийдэх хамгийн чухал асуудал байд юм билээ. Өөрийгөө таньж мэднэ гэдэг нь бүхэл бүтэн ертөнд шиг санагдсан. Өөрийгөө таньж ойлгоход хамгийн хэцүү нь айцаа таньж ойлгох юм шиг надад санагдсан. Айцаа гүн гүнзгий ухаж түүнтэй нүр тулаагүй цагт тэрийг даван тулах маш хэцүү байд юм билээ. Бидэнд тухгүй байдал үүсгэж байгаа яг тэр айлгадаг зүйлээс цогтааснаар алга болтгүй би маш сайн ойлгосон. Энэ айгаад цогтоод байх юм бол энэ мэдрэмж алга болохгүй мэн. Айцаасаа цогтож тэр сэтгэлд тэр сэтгэл хөдлөлд автгаад имээдэг байсан бол ингэснээр яг тэр мэдрэмжинд авчил би энэ жинхэнэ мөн чанараа таньж мэдэх боломжгүй байна гэж би бодож байсан тухай дээ. Надад тохиолдсон чухал зүйл нь ерөөсөө л өөрийнхөө дуртай биеийг олох л байсан юм билээ. Би өмнө нь надад мөнгө өгөхгүй байсан чи хийх ёстой зүйлээ би хизээж хийдэг байсан. Яагаад гэвэл одоо диймийн хайрын цаг байгаа даа гэж боддог байсан. Зөвхөн надад ашиг орлого авчрах гайхалтай зүйлийг би хийж явдаг байсан. Гэтэл яг тухайн үедээ маш их сорилтууд, маш их бэрхшээлүүд давсан мөн ажиллаа хийгээ явж байгаад миний хөл ингээд урагшаана гიშгэж чадхааргүй маш хөвжижсэн байхгүй. Тэр үед л яадаг вэ гэхээр хүн чи өөрөө өөрийнхөө зорилгоос тавчхаар биднэрт чи өөрийгөө мартсан байна гэд өөрийгөө сануулгах тохиог илгээд юм билээ. Дотоод дуудлага үл таамсарлах. Хүн өөрийн дотоод дуудлагыг сонсохгүй бол тэр дуудлага бие, сэтгэл, амьдралын нөхцлөөр дамжуулж дуугардаг байх нь. Бүтлгүйтэл, бухимдал, хямрал, уур бухимдал энэ бүх тохиогоор танд өгнө. Мөн энерги урсгал хаагддаг. Хүн өөрийн жинхэнэ замналаас хазааж ирэх үед энерги нь хаагдаж амьдралын бүх зүйл азгүйтэл мэт санагддаг. Энэ бол сүнсний дохио чи өөрийгөө мартсан байна гэсэн чамд өгөх таны сүнсний дохио байдаг. Тэгээд яадаг вэ гэхээр энэ сүнсний дохио нь ерөөсөө л би өөрийгөө олж нээхэд ерөөсөө ганцаараа байхад анхааралтай нь яг тань руу чиглэдэг. Өөрийгөө олох энэ аяллаа хамгийн гүн гүнзгий хамгийн үнэн хэсэг нь ерөөсөө л би өөрийгөө хайхгүй гадна тал руу анхаарлаа чиглүүлж завгүй байх тусам би өөртөө анхаарахгүй байх тусам дотоод хүнтэй дуугүй болдог. Энерги нь хаагддаг. Бүх зүйл бүтлгүйтэж байгаа мэт санагддаг. Сэтгэл зүйн бухимдал, хямрал, ганцаардал үүсдэг. Энэ маань яадаг вэ гэхээр айгүй хэцүү юм байна л да. Ерөөсөө л нөгөө нэг маш хүнд хэцүү мэдрэмжүүд таныг хүрээлдэг. Уурлан, бухимдал, бүх зүйл бүтлгүйт нь ерөөсөө л нөгөө азгүй навш болж хувирдаг. Тэгэхээр өөрийгөө анзаарах нь маш чухал. Яагаад гэвэл танд өвдөлтөөр, сэтгэлийн хямралаар, ганцаардлаар илэрж идэм билээ. Тэгэхээр бид нар яах нь энийг яаж ангаах вэ? Яаж өөрийгөө олж өөрийгөө сонсох вэ? Яг энэ дээр л анхаарлаа хандуулна. За тэгэхээр хэдүүлээ яах ёстой вэ гэж өөрөөсөө их асуудаг. Ганцаараа байх цаг гарах ёстой хамгийн эхлээд номер 1-т нь өөрийгөө олохын тулд чимээгүй ганцаараа байх нь ерөөсөө зайлшгүй хамгийн хэрэгтэй байдаг. Энэ үед анхааралтай нь гадна тийшээ биш дотгошооноо чимээлээд дотоод хүнтэйгээ холбогдох боломж ирдэг. Тэгэхээр бид нар ажил төрлөө хийгээд яг нөгөө нэг амьдралын аар сархаа асуудлыг хийгээ явж байгаад яг тэр болгоно мэддэггүй байх нь шүү дээ. Би яаж хийсэн бэ гэхээр би нэг хэсэг бие өвдөд гэртээ суух боломж олцсон. Яг энэ үед өөрийгөө анзаарч эхэлсэн. Тэгэхээр таны ганцаараа байгаасаа гэж хүсэж байна. Хоёр дахь нь дотоод аяллаа эхлүүлэх. Энэ бүр зайлшгүй эхлүүлэх ёстой. Бясалгал хийх өдөрт 2 удаа. Ерөөсөө бичих тэр бясалгалын дараах мэдрэмж ерөөсөө таагээд байгаа шүү дээ.
Тэгэхээр яг тэрийг бичих. Би өдөр шөнөгүй бичдэг. Яагаад гэвэл тэр бодол мэдрэмж нь надад маш их зүйлийг хэлдэг. Зүйдээ тэмдэглэх. Дотоод ертөнцөө нээх алхмад. Ерөөсөө л бичих. Зүйдээ тэмдэглэх, бясалгах, аффирмашн хэлэх. За тэгээ өөрөөсөө асуух. Би хэн бэ? Би юунд татагддаг вэ? Гэх мэт асуулт тавих. Яг л энэ бүр үнэхээр чухал. За тэгээ бүгдийг хүлээн зөвшөөрөх гуравдах нь энэ бүхэндэл гоныг айдас өөрийгөө хайхгүй байгаагийн дохион билээ. Тэднийг дарах биш, анзаарах. Ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та өдрийн турш өөрийгөө анзаарч үзнэ үү? За надаа би яг ийм хүн юм байна да. Би яг ийм үйлдэл хийгээд байгаа юм байна да. Би яг ийм тохиолдолд ийм зан характер гаргах юм байна да гэд. Яг өөрийгөө анзаараад үзээрэй. Тэгтэл хариулт нь таны дотор байж идэг. Өөрийгөө хайхрахгүй бол амьдрал чамайг тэрнэ гэдэг шиг юм болт юм билээ. Ерөөсөө л анхаарал дотгошоо нөө чиглэхэд бүх зүйл хариулт нь гарч ирж идэг. За 70 тухамсар өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээх нь төгс болох биш харин өдөр бүр өөртөө ойртох алхам хий. Энэ 70 тухамсар чиний бодлын гүндэх хүч. Чи юу бодно тэр бодол чиний амьдралыг бүтээдэг. Яг одоо харсан уу? Та өнөөдөр юу бодно? Маргааш юу бодно? Хэд хоногийн дараа тэр чинь илрэл болж гарч ирж байдаг. Тэгэхээр 70 тухамсар бол маш хүчтэй байх нь. Энэ 70 тухамсартай яаж ажиллах вэ? Яаж шинэ 70 тухамсар суулгахгүй гэдэг нь маш чухал. Би нэг аффирмашнад оруулаад идэв штэ энэ маань 70 тухамсарыг сэргээдэг байх нь. Тэгэхээр хэдүүлээ одоо нэмээд зүудний аффирмашн буюу унтахтаа сонсох аффирмашн, зарим үед сонсох аффирмашн яг энийг бүр зүрхэндээ ортол маш сайн өөрийн болох хэрэгтэй. Хэрвээ чи өөрийгөө үн цэнтэй хүчтэй хайрлагдсан гэж итгэвэл амьдрал чамд яг л тэр мэдрэмжийг буцааж өгдөг. Гэтэл бид нар өөрийгөө хайхрахгүй байхгүй, хайрлахгүй байгаа, бүр анзаарахч байгаа. Тэгэхээр хэдүүлээ яаж сурах нь өөрийгөө анзаарч сурах нь байна. Өөрийгөө би чинь яг ийм хүн шүү дээ гэж хүлээн зөвшөөрч сурах нь байна. Өөрийгөө засах нь байна, хөгжих нь байна. Энэ бол жинхэнэ өөрийгөө олох аялал. Та бол бүтээлч, ухаалаг, хайр дүр оршихуй. Та бол өөрийнхөө амьдралын эзэн. Та бол өөртөө өөрчлөлт авчрах хүч нь. Тэгэхээр таныг яг одоо би хичээгээрэй гэж хүсэж байна. Та намайг шантраад өөртөө итгэхээ болсон үед нэг л зүйл би ойлгосон байдیں۔ Би өөрийгөө дүнэж биш ойлгож эхэлсэн. Зүгээр л ойлгосон. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, дутагдлаа нуух биш харин түүнийг засах зориг гаргасан. Одоо хэдүүлээ яг энэ гайхалтай мөн чанараа яаж олох вэ? Хаанаас эхлэх вэ? Энэ дотоод хүний хэрхэн сэрэх вэ гэдгийг ярилцъя. Энэ өөрийгөө таних дотоод хүчээ мэдрэх, сүнсний үүдлээ илрүүлэх гол аяллалын эхлэл байж идэг. Гол хэдэн арга байна л да. Ерөөсөө чимээгүй орчинд байх. Ганцаараа байх. Дотоод хүн бол чимээгүй дуугардаг. Утас дуу чимээ гадны мэдээллээс холдоод өөртөө анхаарал хандуулах төдийд дотоод дуу хоолой илгарч эхэлдэг. Би яг юу мэдэрч байна вэ? Энэ надад тохиолдоод байгаа бүхэн юунаас болсон бол гэж ойлгох төдийд зангилаа тайлгдж идэг. Мөн ерөөсөө эхнийх нь чимээгүй орчинд байх юм байна. Энэ танд маш их туслана. Магадгүй ганцаараа байх. За тэгээ энерги ухамсар нэмэгдэх төдийд хүний зан чанар танигдаа та мэдээж найзгүй болж эхэлнэ. Энэ орчлон дээр ганцаарх юм шүү байж ганцаарх юм шүү тийм мэдрэмж мэдэрч магадгүй. Гэхдээ зүгээр хүн болгон энэ мэдрэмжүүдийг мэдэрдэг. За хоёр дахь нь айдас тохгүй мэдрэмжтэйг нүртүүлэх. Дотоод хүнийг сэрэх айдас бол энэ хаалга байж идэг. Таны гарах хаалга гарах гарц. Яагаад байгаа бол та бити өөрийгөө буруутгаарай. Би бас тэгдэгсэн машин бариа явж байхдаа хин хаанаас ирэх мөрөч хөл гэд нилийн айдаг байсан. Тэгээд энэ мэдрэмжүүдтэйгээ нүүр тулаад зугтаах үед тэр айдсын мэдрэмж нь маш ихээр илэрдэг юм билээ. Ерөөсөө зугтаах биш таньж ойлгох, хүлээн зөвшөөрөх нь маш чухал. Энэ дотоод хүчийг нээдэг. Би юунаас айж байна вэ? Энэ мэдрэмж хаанаас үүссэн бэ гэх мэт яг нөгөө зүрх рүүгээ чимээлээд өөрөөсөө асуух юм билээ. 3-т сүнсний хөвтлөө таних.
Таны татагдаж буй зүйл тань юу вэ? Юу хийхэд цаг хугацаа та мартдаг вэ? Энэ нь таны дотоод дуудлага байж идэг. Мөнгө өгөхгүйсэн ч таны хийх, таны тэр зүйлээс гайхалтай мэдрэмж авдаг зүйл тань юу вэ? Аз жаргалаар бэлхэм гайхалтай мэдрэмж өгдөг. Гайхалтай аз жаргал өгдөг зүйл тань юу вэ гэж ил өөрөөсөө асуух юм билээ. За дөрөвдөх нь бясалгал. Энэ бясалгал бол маш зүгээр. Өглөө хэдүүлээ энгийн өглөөнийхөө бясалгалыг хийжээд хоёр дахь бясалгал нь болохоор яах вэ гэхээр хэдүүлээ юу яа. Гүн бясалгалын сэдв оруулаа явчих. Би бас энэ бичлэгийн дараа сүнснийхөө өгдлийг яаж таних вэ? Яаж өөрийгөө олох вэ гэдэг бясалгал оруулна. Тэгэхээр та хэд маань бас тэрийг дагаад хийгээрэй за. За өөрийгөө анзаарах. Энэ дотоод төвлөрөл, дотоод хүний дохио илгаж ирдэг. Ерөөс анзаарах төдийдл бүх зүйл бий болж идэг. Би өөртөө анхаарал хандуулж чадаж байна уу гэж өөрөөсөө асуугаарай. Яг та өөртөө анхаарал хандуулж чадчихэв үү? Яг жинхэнэ өөртөө оршиж чадчихэв үү? Яг ажиглаж чадчихэв үү гэдгээ маш сайн анзаараарай. За тавдах нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Энэ дотоод хүмбэл шүүмжлэлгүйгээр хүлээн зөвшөөрөх тийх хүсдэг юм билээ. Би яг ийм хүн юм байна гэж хэлэх төдийдл дотоод хүчийг сэргэж идэг. Би өөрийгөө ямар үед хамгийн үнцэнтэй гэж мэдэрдэг вэ гэдэг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Тавчхандаа энэ дотоод хүнийг сэргэх гэдэг нь чимээгүй анхаарал хандуулж айцаа тэрвэн сүнсний дуудлагаа сонсоод өөрийгөө хүлээн зөвшөөрөх тийм ухаарал дадал сонголт байж идэг. Мөн аффирмашн хэлэх хэрэгтэй. Бясалгалыг бүр өдөртөө 2 удаа хэлэх хэрэгтэй. Мөн дээрээс нь аффирмашн хэлж занших хэрэгтэй. Мөн зүйдээ бичих хэрэгтэй. Мөн дотоод хүүхдийн inner child work гэдэг тий дотоод хүүхдийн ажил. Хүүхэд настай дурсамж мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрч тавьж явуулах. Түүнийг харагдах, дотоод түүнийг тайвшруулж сэрээдэг. Тэгэхээр дотоод хүүхдтэйгээ маш сайн ажиллана. Өдөрт аффирмашныг өдөрт дор хаяж 5 удаа сонсно. Энэ өөрийгөө таньж би өөрийгөө доторх хүчийг сэрээж байна гэх мэт. Энэ гайхалтай шинжлэлтийн үгнүүдийг хэлэх ёстой. Зүүд бол нөгөө далдах хөмсрийн хийлгээд байгаа штэ. Зүүдээ бол маш сайн манжаах хэрэгтэй юм билээ. За тэгээ ерөөсөө юунд татагдаж байгаагаа анзаарах нь байна. Юу хийхэд цаг хугацаа мартдаг зүйлсээ бичих нь байна. Хийхгүй байснаас юу хийхгүй байхад сэтгэл дундуур байдаг зүйлсээ бичих нь байна. Ерөөсөө л энэ яг та хэн бэ? Би юунд итгэдэг вэ? Би юунд татагдж ийн вэ гэдгээр эдгээр асуултуудаар гарч ирдэг. Ерөөсөө өөрийнхөө дотор оршоо зөвхөн дээр гараа тавиад ямар нэгэн бясалгал хийхэд та энэ гайхалтай мэдрэмжүүдийг авч идэг байх нь. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө олох гэдэг нь өөрийнхөө дотор руу өнгөихийг хэлж байна. Ерөөсөө та гадна тийшээ биш дотор тийшээ анхаарлаа хандуулаарай. Тэнгүүд бүх хариулт гарч ирнэ. Тэгээд удахгүй би сүнсний өгөгдлөө таних бясалгалаар болно. Би хэн бэ? Яг өөрийгөө олох. Яг тэр бясалгалыг оруулна. Тэгээд хийгээрэй. Энэ гайхалтай сэдвэр надтай хамт байсанд маш их баярлалаа танд. Тэгээд дараагийн сэдвэр уулзтлаа түр баяртай.